Сайн байцгаана уу? За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. 12 сараа аятаа тухта сайхан өнгөрөөж байна уу? Хэрвээ та хараахан манай сувгийг subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо subscribe дараарай. За ингээд влогоо дуустал үзээрэй. Нэлийн хуу халсан байгаа шүү. За гэрээсээ гараа явж байна. Би тэр нөгөө нэг анхны влогороо та хэд нөгөө байраа солих гэж байгаа. Ойрхон зогсоол байхгүй гэд тийчээсэн тий. Тэгээ бид хоёр энэ удаадаа ойрын хэдэн сартаа байраа солихоо түр хаазнаа. Тэгээд яагаад тэгсэн бэ гэхээр ойрхон зогсоол олсон. Тэгээд ойрхон зогсоолтой болоод аюу амар байгаа. За заяад нөгөө дэвтэр авахгүй бол дэвтэр нь дуусчаад хэлрээ авчаад тэгээд ганц нэг бас амжуулах ажил байна. Тэгээд гэрээсээ гараа явж байна. Туганд бол өнөөдөр бол аюу сайхан нартай байна. Гэхдээ ерөнхийдөө бол аюу сэрүү орсон. 12 сар гараад ерөнхийдөө өвлийн уур амьсгал бол орчод байна. Тэгээд оролтонд орсон явж байна. Монголынхаа оролтонд энэ найз маань Монголоос ирэхдээ бэлгэлж ирсэн. Тэгээд манай хоёр найз өнгөрсөн жил л өтөрч одоо 2000 хэдэн онд юм бэ? 19 онд шүү дээ. За бараг 2 жилийн өмнө юм уу? Яг Японд хар салхи болж байгаа үеэр ирж таарад тэгээ яг тэр хар салхийг манад байгаад бид нартай хамт өгчжээлаа. Тийм амар хөвгчлээ. Тэгэл хар салхитай гэж Монголд байдаг хүмүүст бол хар салхи үзээгүй хүмүүст бол зөндөө амар байсан баг. Тэгээ хоёр найзтай бас мэд хүрэгчээ. Оролт хийж хэрэгжилж байгаа шүү. Зөндөө их баярлалаа шүү. Тэгээ гадаад байгаа бид хэд чи ерөнхийдөө нөгөө Монголынхаа л ноолуур, эсгий тэгэл тимэний ноос, тиймэрхүү юмнуудыг айгүй хэрэгэлдэг штэ. Нэхий тавчаг. Японд бол тэр тусна амар чихтэй байдаг учраас өвлийн уйлралд бол одоо тэр юмнуудын тусламжтайгаар л одоо чихтэй өвлийг, хүүтэн өвлийг тавдаг. Монголоос ялгаатай нөгөө Японы байрнууд ч ерөөсөө халаалтын систем байхгүй. Солонгос зүг нь нөгөө шалнаасаа дандаа халдаг байдаг юм билээ штэ. Тэгээд Японд одоо яагаад гэдэг вэ? Эсвэл өндөө том байрнууд ч юм уу тиймэрхүү шалны халаалттай байрнууд байдаг бах. Одоогийн байдлаар бол миний амьдарч исэн байрнуудад бол шалны халаалттай байр байгаагүй. Тэгэл эйрконороо халдаг, эсвэл нөгөө нэг халаадаг тэн залгадаг. Тэгжэл одоо өвөлдөө бол өвлийг тавдаг юм байлаа. Тэгээ Японууд хүмүүс маань өөрсдөө бол ерөнхийдөө халдаг гудсмуудсхан залгаал нэг эйрконо бүр амар их ажилуулахгүйгээр өөрсдөө маш дулаан хувцлаад гэртээ байж тийм лээ. Гэхдээ манайх шиг энэ төр бага насны хүүхдтэй айл болоо. Тэгэл хүүхд нь байн хөл нөцгөнгүүдэг дулаахан л байхгүй болоос ерөөсөө юу байхгүй. Аюу хэцүү өвөл ханиуд том хүрх гэдэг. Тэгээд Японд ч хүмүүс нөгөө хүүхдээ манай монголчуудын хувьд бол бид нар чинь доороос айгуу сайн дулаалдаг. Японд эсэргээрээ доороос айгуу тийм юу байлгах юм бэлээ. Сэрүүхэн байлгаад тэгэж нөгөө хоолойны өвчнөөс хамгаалдаг гэсэн. Хэдэн жилийн өмнө бол одоо Японд хоолойны ангийн холоогоор өвдсөн хүмүүс зөндөө байдаг байсан маа. Тэгээд тэрийг нөгөө яаж даван тулсан бэ гэхээр ерөнхийдөө хүүхдүүд ингэж хөлнөөс нь айгуу сэрүүхэн байлгадаг болоод тэгээд хоолой өвдөхөө байл. Тэр ч бас тийм байж магадгүй. Би бол ерөөсөө Монголд хүмүүцэн ээж бол ер нь хүүхдэд тэгж хөл нөцгөө бас явуулаад гэж бол үндэ чадахгүй юм билээ. За маргааш манай нөхөр амраад хүүхдийн шүднүүдийг үзүүлнэ. Тэгээд мэрэгжлийн явдлуудын шүдийг имжилдэг нөгөө нэг эмч юмнууд нь бол шал өөр юм билээ. Маргааш төхөөрөмж аягүй сайтай. Тэгээд маргааш охиныхоо шүдийг үзүүлнэ. Та хэд бас манайхыг ингээд нөгөө мэддэг хүмүүс нь яг мэдгүй хүмүүснээс гайхаж магадгүй энэ хоёр охин нь аль нэг чинь юм болоо, чицүү юм болов гэд. Тэгээд миний хоёр охин бол хоёр том охин бол хоёлаа ихэр ингүүн заяа гэдэг хоёр ихэр охин. Тэгээд манай ингүүнээ маань болохоор масагаатай бол байдаг. Тэгээд би тийм бол одоо энэ Япон улсад ажиллаж амьдарч байгаа гол шалтгаан бол миний охин. За тэгээд миний хувьд болохоор нөхөртөөгөө адилхан мэдээлэл технологийн мэргэжилтэй, IT-ийн мэргэжилтэй бид хоёр хоёулаа. Тэгээд энтгэгт би Дээлгийн их сургуулийг компьютерийн чиглэлээр бакалавр хамгаалсан. Тэгээд тэрийг төгсөж ирээд Монголд ирээд банкнд ажиллаад мэргэжлээрээ ажиллаж агаад тэгээд наашаа ирсэн байгаа. Мэдээлэл технологи тэр тусмаа би мэдээллийн аюул байдлын чиглэлээр ерөнхийдөө мэргэшиж ажиллаж байсан. Тэр ажилдаа бас их дуртай. Гэхдээ одоо нөхөр маань ингээ бүтэн цагийн ажилдаа байдаг учраас 3 баг насны 3 хүүтэй
асрах, за гэр орныхаа ажлыг зохицуулах шаардлагатай байгаа учраас одоогоор бол хүүхдүүдээ ингээл хараад байж байна. Болсод. Тэгээд өөрийнхөө нэрээ та бас сонирхож үзвэл тэр мэдээллийн аюулгүй байдалтайгаа холбоотой. Одоо бол бас аюул тренд болоод байгаа шүү дээ. Манай мэдээллийн аюулгүй байдлын салбар чинь. Яагаад тэгэхээр хүн болго интернет ашигладаг. За тэгэл хүн болгоо одоо банк санхүү гэл ингээл бүх зүйлүүд одоо интернетэд холбогдоод яадаг болсон учраас эргүүлээд бас нөгөө бид бүхний захин ертөнцийн аюулгүй байдал айгуу хөндөгддөг болсон. Тэгээд тэрнтэй холбоотойгоор та яг манай энэ YouTube сувгийн feature channel гэдээ харах юм бол миний одоо хүмүүст зориулаад мэдээллийн аюулгүй байдлын би бас юм мэдлэг олгох оюутан залуус хүүхдүүдтэй сонирхсан хин ч байж олон тэр хүмүүст мэдээлэл олгох юм юу хийж байгаа контентууд хийж тавьсан байгаа. Та яг сонирхвол бас ороод үзээрэй. За энэгээр хүүхдүүдийн хичээлийн цүнх энэ төр андаа за одоо дэвтэрээ олоод байдаг. За энэ нийтээс авчаад Монголд ч нөгөө бид нэгдүгээр анги өгч элементийн дээр бичиж байгаа дараа нь пуш шугам болдог штэ. Тэгээд тэрэн шиг Японд анги авах тусам дэвтэрнийх нь энэ нүдний хэмжээ нь багасаад явдаг юм байлээ. Нэгдүгээр ангидаа том дээр бичдэг байсан бол одоо хоёрдугаар анги болсон чинь нүднийх нь одоо хэмжээ нь багасчихсан. За дэвтэрнүүд авчлаа. Монгол хэл, Монгол хэл гэнэ, Япон хэл, харилцах дэвтэр, хандсны дэвтэр гэдэг нэг дэвтрүүд авчлаа. За энэ нөгөө Япон хүүхдүүдийн сургуультай өмсдөг гутал. Японы хүүхдүүд сургуультай дандаа ийм гутал өмсдөг. Тэгээд охиндоо арай өвөл болоод жоохон сэрүү орсон учраас тэгээд айгүй амар дорхноо муудчихтэй. Тэгээд арай нэг ийм гутал шиг зүгээр юм уу гэж бодоод Наадын зүгээр юм уу? Угаалтын зүгээр юм уу? Оклен нэг шинжлээд өгчтэй юм уу? Гол юм уу? Нэг юм уу? За 20 ирсэн мал. 20 хагас. 20 хагас. Нөгөө монголчуудаас хэмжээ асаахаар тэдэн төштэй гэдэг шиг л ерөөсө хүүхдийнхээ хөлөг бол төлөөл мэдчихэж байгаа штэ. 20 арц мал таах хэрэгтэй. За 20 арц мал хаана вэ? Тэрнат го харана зэйнэ. Нэг дуртай хувцаа ерөөсөө тайлахгүй, нэг дуртай гуталмутлаа ерөөсөө тайлахгүй, тэрийгэл өмснө гэдэг. Тэгээд шинэ юм өмсөх айгуу дурггүй амар инээдтэй. Одоо хүүхдийн юм нөгөө дотортой зөдөд Uniqlo орё да. Uniqlo бас арай дээр идэв юм аа хүүхдийн юмда. Эдгээр болохоор ийм хөөрхөн харагдаж байгаа ч гэсэн ерөнхийдөө зарим нь амар материал муутай, олон угаалга юу даахгүй байгаа гэдэг. Усны гутараа их ордог болохоор усны гутал, заантог, тиймэрхүү борооны цууг гэдэг тийм юмнууд Японд хүүхдэд амар хэрэгтэй байдаг. За окей, за дахсан юмнууд бичүүлээд. Хараад ангиас өөрч одоо аваад ах юм. Ясаг өөрхий. Иймэрхүү дулаахан өслөг цамцнууд л Японд өвөлтэй аяга зүгээр байсан. Энэ ястаг хөөрх юм.
Хөөрхөн саран байна. Миний хүүд ингүүнээд авчвал хэрэгтэй юм аа. Татан нөгөө хөлн завсарна. Жоохон юу хийж өгвөл зүгээр гэдэг байхгүй. Жиргэвч. За хүүхдүүд бас хэдэн хувцас авах шаардлагатайгаа учраас бүгдээрээ Японы одоо хамгийн үйлчлүүлэгчтэй дэлгүүр болох Uniqlo-гоор нэг шорт гэд гараад. Тэгэхээр Uniqlo дэлгүүр маань 1974 онд анх үүсгэн байгуулагдсан. За одоогийн байдлаар бол 812 одоо салбар нэгжийн дэлгүүртэй байгаа. За Японд тэгээд ерөнхийдөө бол Uniqlo-гийн нийт орлогын бол одоо ихэнх хувийг талаас хамаагүй их хувийг нь Япончууд өөрсдөө бүрдүүлдэг гэж байна. Uniqlo юм ноолор гаргадаг болцсон. Ноолор нь цамцнаа. Тэгээ сайхан зурглаа нөө үзчихсэн чинь. Хятадын ноолороор хийдэг гэсэн. Урт гүртэг одоо хөшрөө тэгж байгаа юм уу? Урт гүртэг л нүдний тусаад байдаг болчиход байна шүү дээ. Ерөөсөө нөгөө махнууд ингээд юугээр байдгүй том хэмжээгээр манайх шиг одоо бүр гулуу зараа хилээрээ энэ төр ингээд энэ супермаркетуудаар ерөөсөө бэлэн байдгүй дандаа юм жоохон ерөөсөө нэг хэдэн 100 грамм 400 грамм 200 грамм 100 грамм гэх юм багаар савлсан махнууд байдаг. Тэгээд дандаа ихэвчлэн гахаа юуны махнууд. Тэгээд ерөнхийдөө нөгөө Японч айгу амархан мах захын ингээд ерөөсөө хэрчсэн тэгээд татсан. Тэгээд бэлэн нэг юмнууд аваад талаад хийчихээд амархан хүмүүс нь айгуу давгүй байдаг болохоор тийм юм байна. За энэ дээр нөгөө нэг гязаны бэлэн гурилууд харагдчихэв. Та хэд нэрээ сонирхчихвэл би ер нь нэг сток хийж үзүүлэе гэж бодож байгаа. Та хэд нөгөө Япон банш хийхийг зааж өгье. Өөрийн хийдэг арга хуваалцъя гэж нэрээ бодож байгаа. Нөгөө саяны харуулсан бэлэн гурилууд байдаг байхгүй юу? Гэтэ би чи бэлэн гурил ашиглахгүй. Урлаа өөрөө зураад хийх арга зааж өгье. Тэрэн дээр тэгэхгүй бол Монгол маань бас тэр гурил бодвол бэлэн байдаггүй байлгүй дээ. Эсвэл ороод ирдэг болсон юм аа. Тамаас өөртөө хийгээд өөртөө зураад өөртөө бэлдээд хийх юм бол илүү амттай шүү дээ. За ингээд аяг сайхан кофе тавтаа уучаад хүүхдүүд рүү явъя да. Амар бороо орж байна. За өглөөний минь төргий. Бороотой өглөөний минь дээ. За гүч яана. За. Эд нот отаагүй. Хойлготой. Ноо ийм амар баг. Тэр нар яачваа, нар юусаа байхгүй яг орой болцсон юм шиг ингээ яриад чи. It's almost like afternoon, not totally night. Амар багтай. За охноо буулгаад өгчлөө. Амар бороотой юм. Өнөөдөр түрээ амарч байгаа бид горч одоо эмнэлэг яваа нэгүнээ бид гороо. Түрээ амарч байгаа учраас санаа зовхгүй байна бороонд.
Юу машина бараа явж байгаа л. Чи болон бүдэг, чам болон дөдөр, чи байхад өнгөрдөг, гинэгээ дөнгөрдөг, гарыг чи нөтлөгдөө, билан дөтлөгдөө, ирээдүйд дөтлөгдөө, жамайг л хөдлөндөө. Өөр задал биш, үс задал хамт бай. Үснээс мөн мөрдөл чиний тал бай. Өнөөдөр өчигдөр болтолтой хамт бай. Үлмийг өргсөн жүнсээ тал бай. Энд хоёрын гэртээ ийм хөөрхөн санагдaltaй болох гээд. Яа миний ахаа гайх тогтоно. Агайхтэй юм. Тийм жахаавартай юм. Тэг хөөрхөн модон болохоор хөнгөн юм шиг байна. Бинзээ чинь. Бинзээ ямар үнэтэй байна арай? 155 гинэ. Би юусаа бинзээ хийж үзэхгүй амьдарч ирсэн байлээ шүү дээ. Японд уганд машин байдаг болоо жил болж байгаа. Гэсэн чинь энд юусаа бинзээ хийж гэж оролдохгүй төрөө хийгээд өгчдөг болохоор тэгээд. За одоо заяаг авъя. Өнөөдөр аавыгаа амарч байгаа дээр нэг жоохон гадуур яваад. Тэгвэл ээж нь маргааш ажилдаа болохоор. За машин угаалны үн харагдчих шиг байна. 20 минутаар 2000 йенээс эхлэн гэж байна. Тэгээд энэ автомат угаалгаас байдаг, гараар угаалгаас байдаг юм шиг байна. Машин угаад. Гэтэ Японд ерөнхийдөө бензин авсан ч гэсэн шил мэлэн харчаад өгчдөг та уг эднийх тэгдэггүй юм те арай. Тэ өөртөө. Оо шил мэлэн харчаад хүн хийж өгөхөөрөө шил мэлэн харчаж өгöd байгаа юм аа. За охноо аваа да тэгээд юу идэхгүй бол бид орж өглөө л гарсан. Эмнэлэг дээр бас нэлээ удчихлаа. Don't forget to subscribe and like our video. Bye bye.